Энэ залуу боксийн зааланд цоо шинхэн. Гэсэн ч заалны эзэн түүнийг дунд жингийн аврагтай шууд тулалдуулахаар гаргана. Бүгд энэ хулчур амьтныг ухарна гэж бодсон. Гэхдээ яасан гэж тэр өөрөө рингэн дээр гарч ирээд аврагыг нүүрэн дээр нь өдөөд амждаг. Тасалжуулагч хүүг боксийн тухай юу ч мэдэхгүй. Тэндээ өгчих байх гэж санаа зовсондоо хамгаалтын хэрэгсэл шидэж өгөв. Гэвч Чаууд энэ нь огт хэрэггүй байлаа. Тэр хамгаалтыг өшөглөж холдуулаад царайнд нь бардамнал илхэн харагдана. Энэ нь аврагын уурыг шууд хүргэж орхив. Авраг дайрч төрүүлж довтолж дэгээ цохилтуудхийн алхам алхмаар ойртож бие толгойруу нь ойрын зайнаас үүдэж эхэлв. Түүний нүүр рүү тасралтгүй зохин. Чау зүүн тийш бултаж баруун тийш хазааж бүгдээс нь зайлсхив. Гүр үсэрч гараад өгдгөөрөө хүртэл хариуцлага хийлээ. Тэгээд аврагын өд рүү тэр бүх цохилтын хөдөлгөөнийг уншиж асан. Баруун гараа арагш татаж хүчээ хоригдов. Зааж тэр чигтээ нам гүн болов. Хин ч үүнийг хүлээгээгүй юм. Рингэнд олон жил тулалдсан авраг хинт ч танигдаагүй нэгэнд ингэж ялалдах гэж. Тэр ганцхан цохилт залуугийн бугуйг газар дээр нь молтлоо. Харин тэр юу ч гадарсангүй. Түүний энэ болгоомжгүй үйлдэл насан туршдаа харамсах дайсныг нь бий болгосон юм. Аврагыг Сяк Чан гэдэг байжээ. Тэрээр хууль бус газар доорх тулаанд оролцохоор тохиролцсон байж. Гэрч бугуйг хугарсан тул товлсон өрсөлдөгчтэйгөө тулалдаж чадхааргүй болов. Аз болоход энэ бүхний ард байх эзэн Ха Жун У Ён түүнийг орлохоор гарч ир. 하지마. 재밌잖아. 나한테만 쳐. 그럼 У Ён тогтолгооноос болтож маш хурдан ойртов. Өсөлтөгчийнхөө гидс рүү хүчтэй зогтов. Дараа нь үсэрч хажуугаараа өшөглөв. Араас нь эргэлттэй өшөглөлт хийв. Тэгээд дээшээ чиглэсэн цохилдоор тулааныг дуусгав. Өрсөлдөгчд нь ямар ч хүч үлдсэнгүй. Гэхдээ газар доорх тулаанд цус хэрцгий байдлал үзэгчдийг татдаг. Түүнийг зогсоох гэсэн ажилчдыг тэр огт тоосонгүй. Залуугийн хүл гарыг барьж аваад хамаг хүчээрээ мушгив. Энэхүү ганц мөч У Ёныг ямар эцэсгүй хэрцгий болохыг батлана. Харин тулаанаас мултарсан авраг Сяк Чаных хувьд тэр ч бас зүгээр өнгөрсөнгүй. Шүн аажмаар айсвэ. Тансаг зэрэглэхийн хүзэг онгоцсон дээр 3 хүн чижирч хорчин суув. Сяк Чан зүхтахыг оролцсон ч тэд түүнийг чирээд иржээ. 저 다시 해줘 이런 일. 문제는 이미 생겼고 아무 없어. 나 이제 네가 재미가 없다. У Ён түүнд сонгогд үлдээв. Найз охин эсвэл менежерийнхээ аль нэгийг сонгох. Сонгосон хүн нь түүний оронд тарчлах болно. Хэрв тэр хүн У Ёны гарт чимээ гаргахгүй 10 секунд эсвэл Сяк Чан амьд үлдэнэ. Сяк Чан бараг л эргэгдсэнгүй. Тэр өөрийн үеэл болох менежерээ сонголоо. 잘 들어. 아무 소리 안 하고 10초 동안 버티면 내가 니네 사촌 형 살려줄게. 마라톤 좋아해? 오케이.